байцгаана уу? Солонгос хэлний анхан шатны эхний хичээл эхлэхэд бэлэн болсон байна. За хичээлийг эхлэхээс өмнө та бүгдээс хоёр асуулт асууя гэж бодлоо. Эхний асуулт нь болохоор та яагаад солонгос хэл сурч байгаа бэ? Хоёр дахь асуулт нь болохоор солонгос хэл сурснаар танд ямар өөрчлөлт орох вэ? За энэ хоёр асуултыг сайн бодоод тэгээд дэвтэр дээрээ бичээд хамтдаа хичээл эхэлцгээе. За солонгос хэлний хувьд болохоор монгол хэл шиг ингэж ар араасаа цуурч бичигддэггүй. Ингээ харж байгаачлан гүйгүүлэгч ороод их шиг ороод за энэ дэвсгэрлэж орж байгаа энийг дэвсгэр үсэг гэж хэлдэг. Тэгээд ингээд нэг үе болж бичигддэг байгаа. Дахиад энэ дээр харъя, гүйгүүлэгч ороод их шиг ороод ингээд дэвсгэр үсэг ингэж ороод үе болж ингэж бичигддэг онцлогтой хэл байгаа. За тэгвэл өнөөдрийн хичээл нь солонгос хэлний цагаан толгооноос эхлэж үзэх нь байна. За солонгос хэлний 21 гишгтэй байдаг. Тэгээд 19 гүйгүүлэгч нийт 40 үсгнээс бүрддэг. За тэгвэл 21 гишг нь болохоор дотроо үндсэн 10 гишг бас нийлмэл 11 гишг гэж задардаг байгаа. За үндсэн 10 гишг нь болохоор хэвтээ 5 гишг, босоо 5 гишг ингэж тус тус задраж ордог байгаа. За тэгвэл үсгээ үзэхээс өмнө баримтлах нэг журам байгаа. Энэ маань юу вэ гэхээр зурлага байгаа. Зурлагаа бичихтэй дээрээс нь доош нь зүүнээс баруун гэсэн энэ дүрмийг ашиглаж бичдэг байгаа. Жишээ нь дээрээс нь доош нь гэх юм бол одоо босоод зурлага байх юм бол зөвхөн дээрээс нь доош нь. За тэгээд зүүнээс баруун гэж байна те. Зүүнээс баруун. Ингэж бичнэ гэсэн үг. Ингээ баруунаас зүүн тийшээгээ огт зурлага зурдаггүй байх нь. За энийг л баримтлаад бичих юм бол зурлага нь бол амархан байгаа. За тэгвэл одоо үндсэн 10 гишгийг үзье. Үндсэн 10 гишгийг түрүү хэлсэнчлэн босоо 5 гишг гэж хэлсэн байгаа те. Бас хэвтээ 5 гишг. За эдрийн ялгааны юу юм бэ гэхлээр босоо гишгийн хувьд болохоор гүйгүүлэгчийн ард орж бичигддэг байгаа. Босоо гишгийн хувьд гүйгүүлэгчийн ард орж бичигдэж байна. За хэвтээ гишгийн хувьд болохоор гүйгүүлэгчийн доод талд орж бичигддэг байна. Гүйгүүлэгчийн доод талд орж бичигддэг байна. За ингээ харах юм бол одоо хэдүүлээ үзэгч гэсэндээ а, я, о, ё, и гэсэн энэ 5 гишг маань босоо гишг гэж зураад өгье. За энэ дээр бичсэн у, ю, ө, ю, ы гэсэн энэ 5 маань хэвтээ гишг болоод гүйгүүлэгчийн доор нь ордог байх нь. Тэгвэл эхний гишг маань а гишг байгаа. А гишг. За а гишг маань эхлээд энэ харж байна те. 1 гэд ингээд зураад хоёр дахь нь зүүнээс баруун ингээд зураад а гишг. За энэ маань болохоор я гишг байгаа. Я гишг. За энэ маань я гишг байна. За зурлагын хувьд болохоор дээрээс нь доош нь зүүнээс баруун гэсэн дүрмийг ашиглана. Я гишг маань болохоор нэг шүдээр илүү байгааг анзаарж байгаах. Зурлагын хувьд бас дээрээс нь доош нь зүүнээс баруун. Огт доороос нь дээш нь зурж баруунаас зүүн тал руугаа огт зурдаггүй байгаа. За тэгээд а, я гэсэн гишг байх нь. За дараагийн гишгийн хувьд болохоор о. За энэ маань болохоор эсрэг тал руугаа харсан байна те. Энийг о гишгээр дууддаг байгаа. О гишг. Энэ маань нэг шүд илүү байна. Тэгэхээр ё гишг байх нь. За тэгвэл хэдүүлээ хамт зураад харъя. За эхлээд зүүнээс баруун. Дээрээс нь доош нь о. За дараах нь ё гишг маань нэг шүд илүү байгаа. Зүүнээс баруун, дахиад зүүнээс баруун, дээрээс нь доош нь о, ё гэсэн гишг байна. За дараагийн гишгийг харъя. За энэ гишг нь болохоор у. За эхлээд дээрээсээ эхэлнэ. Дээрээс доош нь зүүнээс баруун ингэж бичих нь байна. За энэ 1 2 гэдээ бас энэ сумаар ингээд зураад өгсөн байгаа. Гэхдээ зуралт нь болохоор дахиад хамт бичиж. Энэ маань болохоор энэ нь у байгаа юм чинь энэ маань мэдээж нэг шүд илүү байхаар юу аваа байх нь юу. За зур хэдүүлээ. Дээрээс нь доош нь дахиад дээрээс нь доош нь тэгээд зүүнээс баруун. У, ю гэсэн гишг байна. За тэгвэл дараагийн гишгийг харъя. За энэ маань болохоор
Үу гэх шиг байгаа. Үу гэх шиг. Энэ нэг шүд илүү нь болохоор юу гэх шиг. Үу, юу гэсэн их шиг байна. Зурлагаа хийдүүлээ. Дахиад зүүнээс баруун тэгээд дээрээс нь доош нь. За энэ дээр дахиад зүүнээс баруун дээрээс нь доош нь ингэж бичиж байгаа. За ерөнхийдөө энэ үу юу энэ төр маань хэвтэй их шиг байна те харахаар юм хэвтэй их шиг болохоор дээр нь энэний дээр нэг гүйвүүлэгч орно гэж үзээд энэ хэвтэй нурууг нь жоохон урт бичиж өгдөг. Босоо гişгийн хувьд босоо нурууг нь жоохон урт бичиж өгдөг гэсэн үг. Харин хэвтэй гişгийн хувьд болохоор энэ нуруу нь бол нэлээд богинохон бичигдсэн байгааг харж байгаа бах. За хэдүүлээ үг холбоод эхлэхээр угаасаа дахиад хэлэх байгаа. За тэгвэл дараагийнх нь их шиг маань. За энэ хоёр и үсэг байдаг Солонгос хэлэнд. За энэ хоёр и үсгэн дээр нэг нь болохоор бидний одоо сайн мэдих и авиа, нөгөөх нь болохоор бас адилхан и авиа боловч манай монгол хэлэнд болохоор байдаггүй. Яг энэ авианы цэвэр гардаггүй учраас бид нар жоохон алдаж дууддаг. За тэгээ эхнээсээ сайн энэ авиаг гаргаж сурахгүй бол дараа нь ингээд ярддаг болцсон ч гэсэн энэ хоёр игээ холиод идэг. За ямар хоёр ий вэ гэхээр энэ хоёр зурлаг харж байгаа бох тий. Нэг нь хэвтэй нэг том хэвтэй хөндлөн зураас нөгөөх нь босоо нэг юм зураас байна. За тэгвэл энэ хоёр маань хоёулаа их шиг нэг нь хэвтэй и нөгөөх нь босоо и их шиг байна. Хэдүүлээ босоо игийн хувьд болохоор ингээс харах юм бол и гэдэг ингээ хоолойноос ингээ босоогоор гарч байгаа гэсэн үг. За харин хэвтэй игийн хувьд болохоор хоолойноос ингэж хөндлөнгөөр гарч байгаа гэсэн үг. Тэгэхээр ингээ хоолойноос ингэж хөндлөнгөөр гарч ийн гэж бодоод хэлэх нь аваа байх нь. За тэгвэл сая яг үндсэн 10 их шигээ хэдүүлээ үзсэн байна. Үндсэн 10 их шиг маань болохоор я, о, и босоо и. Тэгээд нөгөөх нь уу, юу, хэвтэй игээд энэ нийт босоо 5 хэвтэй 5 их шигээс бүрдсэн байна. За энэ дээр хэлэх юм нь юу вэ гэхээр энийг харж байгаа бол энэ бөөрөн хий гийгүүлэгч байна. Энэ нь болохоор Солонгос хэлний 19 гийгүүлэгчийн нэг гийгүүлэгч хэлний угийн энэ үсэг байгаа. Харин энэ бидний үзсэн их шиг маань одоо яг өөрийнхөө үндсэн аваа гаргах гад үгэнд орохдоо заавал өөрийн хий буюу энэ гийгүүлэгчийг жирэглэж ордог. Жишээ нь гэд ганцхан ингээд дан ганцаараа үе болж орж чадахгүй учраас урд нь ингэж бөөрөн хийгээр жирэглж өгөөд энэ ингээд нэг үе болж орж болно гэсэн үг байгаа. За харин дэвсгэр үсгээр орохоор энэ угаасаа өөрийнхөө үндсэн аваа гаргана. Гэтэ одоо яг сурах юм нь болохоор хэдүүлээ үдсэн энэ их шиг маань байгаа тий. Энэ 10 их шиг маань яг өөрийнхөө үндсэн аваа гаргаж өгүүлбэрт үе болж орохдоо заавал энэ бөөрөн хийг жирэглэж орж өгдөг гэдгийг одоогоор сурчхад ерөнхийдөө амархан. За тэгээд уншин хэдүүлээ энэ дээр я, о, и. За дараагийнх нь уу, юу, гэдэг энэ нийт 10 үндсэн их шиг байна. За тэгвэл хэдүүлээ дараагийнхаа хичээл дээрээ нийлмэл 11 их шигээ үзээд тэрний дараагийн хичээл дээрээ дахиад гүйвүүлэгчээ үзэх болно. Өнөөдрөөс угаашаасна.